За одоо бол улирал солигдох үе болж байна. Нэгдүгürt, хоёрдугаар дэрс суур амьсгалтай учраас сэрүүний улирал болж байна тийм ээ. Өглөө оройдоо сэрүүхэн байна. За энэтэй холбоотойгоор коронавирусын халдвар буюу ханиа шүүхнээ бол идэвхжлийн үе нь болж байна. Тэгэхээр аав ээжүүд маань энэ дээр гол нь юу анхаарах вэ гэхээр коронавирусын халдварын үед бол амьсгалын дээд замын буюу хөвчлэн одоо хамар залгуурын одоо эргэтнээс одоо зовиор өгдөг. Өөрөөр хэлбэл хамар одоо маш их нусгаарах, хамар битүүрэх тийм ээ. За мөн одоо хоолой улаах, за баг зэргийн халуурах, за эдгээрийг хүндрэл болгох чихний өрөвсөл, хамрын өрөвсөл гэх мэт ийм шинж тэмдгүүд илэрдэг. Тэгэхээр зэрэг ээж аавд маань гол нь юу анхаарах вэ гэхээр зэрэг нэгдүгürt бол хамгийн түрүүнд одоо хүүхдээ өөрсдөө дулаан хувцлах. Өөрөөр хэлбэл улиралдан тохируулж хувцлах. За хоёрдугаар сайн унтаж амрах буюу өөрөөр хэлбэл тоглох, унтах цаг нь хичээл хийх цаг тийм ээ. За мөн одоо ажиллах цагаа амралтынхаа цагийг маш зөв зохицуулж явах хэрэгтэй. За бага насны хүүхдүүд бол 22 цагаас өмнө одоо унтаж хөвших хэрэгтэй байна. Ингэснээр бол өсөлтийн давар мөн тархлаа дэмжих даврууд маш сайн ялгардаг. За мөн одоо хоол тэжээлийн маш сайн анхаарах, үүнд бол илчлэг сайтай хоол унд өгөх, за голцоо шүлтэй хоол өгөх, за уулгаж байгаа шингэн нь бүлээн байх. Ийм одоо энгийн одоо мөртлөө тархлаа дэмжих аргууд байна. За мөн өнгөрсөн жилээс эхлээ бид нар бол хүүхдийн байгууллага цэцэрлэгүүд бол цэгэн массажийг одоо зааж сургах үйл ажиллагаанууд явагдсан байгаа. Тэгэхээр зэрэг цэгэн массажийг өөртөө олоод хүүхдүүдэд бол хийж хөвших хэрэгтэй. Ингэснээр бол интерферон гэж бодис ялгарч бас ханиа шүүхнанаас сэргийлэх бас энгийн арга болтгоо.